Хаш мөгийн Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Trust Trade-ийн амтлаг, шин тэжээлт, гахаан утсан мах, Trust Trade нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 7711 75 2. Дэлхийн монголчуудын радио 88.3 дэлгүүн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм сонсч үзэх таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нэг болгоны даваа сав гараг болгонд радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сүрэтагаар Яна хүүхнүүдийн нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэх танд шууд хүрдэгэ. Өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 15-ны сав гарагийн Яна хүүхнүүдийн нэвтрүүлэг инхүү эхэлж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Trust Trade-ийн гахаа утсан мах за мөн Mild Cosmetics-ийн аль биесний нэрээр оруулж ирж байгаа 23 жилийн түүхт Нэв биеийн шингэн саван миний сэргэх цаг сүрэтагаар хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань хідэн ээлжийн гуталтаан бэ гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд ер нь бол бүсгүүчүүдийн гангара ирчүүдэд ямар санагддаг тухай ярина гэсэн. За. Гол санагддаггүй. За мөгийн эхнэр чинь за ер нь за бүх нийт гутлынхан тоог бол чи мэдэхгүй бах. Улирлаар нь яри 100 болцсон байгаа. За 100-ны хэдэн гуталтай мэдгүй. Мэдгүй 5 6 юм байсан. 2 шишиг байсан, тэгээ сандал байсан, 2 пүүз байсан. Тий. Яс бай. Тий. Хашаах нүдийг чинь гутлын тоог мэдэж байна уу? Мэдгүй ядгийг. За. Тий 2 үнийг 100-ных. За. Арайчгүй илүү бах уу. За таныг эсэргээрээ байлаа. Ахмад таны хүмүүс муу илүү шүү. Ташаагнаас ингэж тий их нэртэй ерөөсөө ингэж ууралж ганц өвлөг хутлаа авч байгаа. Гүч татхамжийн ажлыг ганц уныгаа хутлаа авч байгаа тэгэл болоо. Гүч 2 хөл хэдэн хутлаа өмсөх гэдэг юм бай гэл. За тэгвэл та нарт хэдэн гутлаа дээ? За мөгийн хэдэн гутлаа 100-ны? 100-ны? Гүг 100-ны ч гэж тусдаа хутлаа байхгүй шүү дээ. За арайч дээ. Гүг юу гэсэн үг юм бэ чинь? Өвөл зөнгөө өмсөх. Ганцхан хоёрхан төрлөд хутлаа байгаа шүү дээ. Өвлийн гутал тусдаа, нэг өвлийн гуталтай, үлдснүүд нь бусад төлөвлөлийн гутал. За тэгвэл нийт гутлынхаа тоог хэл. Нийл гутлынхаа тоог харин 4. Өвлийн нэг юм хамгаар шар гутлаа байгаа. Хашаах чамааг бодвол баян ганга. За хашаах гутлынхаа тоог хэл. Нийт гутлынхаа тоог. Нийт гутлын тоо юу? За. Улирал 4 тэгэхээр 4 улирал 16. Юу н хашихаа их нэрвэтээр ижлэх л дээ. Хашихын тогттой нэ. Хятад шахаа оруулах юм бол 7 гутал. 7 гутлаа. Ямар хийхтэй. Өвөл 100-нахтайгаа нийлээд шүү дээ. Тийм үү. 5 ч оруулаад. Хараа 100-ны гутал гэж 100-ны гутал гэвэл 5 ч л байна шүү дээ. Тэрнээс би одоо гутлаа намар өмсдөг, хавар өмсдөг, 100 өмсдөг. Өвлөл тусдаа арайч өвл яа гэдэг шинэ нэг өвөл 100-ны дугуйталтай адилхан ба. Харин тий би өвлөл ирэхээ биш. Өвөл өмсчэнд 100 ч өмсчдэг гутлууд айгүй зөв шүү дээ. Гүгөө одоо жишээлбэл зүгээр ингээд өнгөөр нь яриа л да. Надаа улаан төфөл 2 байгаа. Тэгээд цэнхэр төфөл 1, сурагч чирнэлийн өнгийн 1. За тэгэнгүүтээ ийм одоо биеийн өнгөтэй гутал гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ийм гутал 2, төфөл 2. За ингээд хар бол 1. За тэгээд нэг бор бол 2 ч гэдэм ингээд яваад байгаа байхгүй юу? Миний хот хар бол 1, дахиад хар бол 1, дахиад нэг хар бол 1. 4 хар гутал. Ой ч бүр юу юм бэ те? Нөгөө нэг би ч нөгөө хэрэгцээгээр нь улирлаар нь гэж бүр өнгөөр нь ялах тийм шүү дээ. Тэгээд зүгээр одоо тэгээд өвлийн одоо надад бол өвлийн гутал юм бол нэг засны гутал байдаг л да. Тэгээд тэрийг ингээд хөдөө гадаа явахаар юмсгаа. Тэрнээс биш би бол өвөл бол хавар намрын гуталтай өвлжчихдэг байхгүй юу? Яг тэр хавар намрын гуталнууд хавар намрын гутал болон зуны гутал гэж 2 ангилж байгаа. Надад нэр нэг улаан бэлэг гэдэг шүү дээ. Яа гоё маа. Нэг гоё. Тэ.
Би нөгөө өнгөрсөн жил юу яасан нөгөө өвөл хавар намрынхаа хутлуудыг хураагаад зуныхаа хутлуудыг хураагаад ингээ хавар намрын хутлуудыг гаргадаг штэ тий. Тэгээс нөгөө хайрцагтаа тавьчихдаг. Миний зуны гутал ингээ сандал, пүүз кет тэгээ дээрэс нь дүүфэлнүүд нийлээд 44 нэр төрлийн гутал лээ. Гэтэ энэ ч баха нэг ихтэй орохгүй штэ. Яа хийдээ. Тий. Тоо эрдэлтэй эхнэрүүдийнхээ гутлыг нэг сайн нөгөө нэг ялахгүй байгаа болохоор тоогийн дутуу хэлээд байгаа хаа. Үгүй. Хийж байгаа хаа. Хоёр гутал гэдэг. Би ч Заас арайч дээ. Үгүй ахаа. би ч бас эхнэрээ бас өрөвдлөө хэлдэг. Хүн цаа чи 44 гутал нэг үлрэл 44. Тэгээд наата дөрөөр өрөвчүүл. Өнөө ороо би баярлаа. Цапын өрөнд авчих юм болоо. Бүр ингээд цаа чи хүн ингэж амьдэрч байна. Дан гутлын өрөө гэж байд юм байл шүү дээ. Тэг ерөөсөө ингээд өрөө ингээд тавьсан байдаг. Чи үл аягүй сэтгэл дундуур 44 гутлаа. Гутлын өрөө байхгүй болохоор хийх байх газар болохгүй айгу төвөгтэй тэгээд ашигын ихнэр байгаадаа сэтгэл хангалуун өвөл зууны 2 гуталтай гэж байна. Ашиг өөрөө бол 78 гуталтай гэж байна. Би нүдийг чинь дугаарыг цээжээр мэдэн за заалгаад шууд эфир уцаар хаа асууч шүү. Та арга гуталтай яриад байгаа ах уу? Арайч бас 2 2 гэдэг тий. За сайн. 2 гуталгаа тий. За дараагийн асуултанд оръё. За тэгвэл би өнөөдөр эмэг зүүсэн байсан уу? Би өнөөдөр эмэг зүүсэн байсан уу? Мэдгүй анзаарах шүү дээ. Зүсэн байсан. Гүртээ би ахаа ажил дээр ерөөсө баг ийм жихвчний ард ороод харагддаг болохоор ерөөсө эмэг шиг харагдаад. Ерөөсө эмэг зүүдгүй штэ. Яг дотор талд эмэг байгаа юм шиг. Эмэгтэй жихв зүгээр ингэ чих өвтгöd идэг байхгүй юу? Тэгээ би ерөөсө ажилд орсноос хойш ерөөсө баг эмэг зүөхө болцсон. За. Ажлын онцлог дахиад ингээд нэг 44 эмгийг ингээд бас ажилласаа болоо хэмжсэн биш үү? Би ястаа нөгөө нэг төмрийн ашиглалтаа болохоор бүр хүүгнүүд чи хардаа ингээд бүр ийм аксессуарын савна гэж заяа. Ингээл дэлгэнгүүт заяа ингээд төрөлөөр би атархдаг байхгүй ёо ямар гоё юм бэ ийм төмрийн ашиглах хүмүүс нэр ийм гоё яхамаа гэд. Гэхдээ модон эмэг зүчүүл. Тэгээ би угаасаа цөөхөн эмэгтэй л дээ. Цөөхөн би бол цөөхөн. Тэгээ би угаасаа ажилд орсноос хойш ястаа ажил дээр эмэг зүүж ирэхгүй. Чи гоё цайны шаарч болтгоо зүгтэй чи. Бүр үтсий байгаас дээ. Чи чигрүү хатгаад. Тэгэл pop штэ. Би бол энгийн даруу хөө. За дүлгөөнөө хизээ ээлжийн аксессуар. За тэгвэл ядаж хідэн ээлжийн эмэг бүүж ингээд нөө зүйлтийн хосолт зүүдээ. Мэдгүй. Бага ямар ч юм байгаа зүгээр их бол биш ээ. Байхгүй хүн гэж эмэгтэй хүн гэж байхгүй шүү дээ угаасаа. Байсаа байгаа. Нүдээ ихч мэдэж байна. Мэдхгүй юу. Юусаа анзаардгүй юу. Ядаж ингээд шин юм аваад зүүцэн байх юм бол тоор мэдхүү. Шинэ мав зүггүй шүү дээ. Чи хоёр юм ч одоо ямар чи гүгээр ингээд чи игэрлээ ингээд зүгээр ингээд хараа. Зүгээр ингээд эмэг бүгж гутлыг ингээд мэдгэдэггүй аваад зүгээд хэрэглээд идэв гинэ тий. Тэр чи бөө юм болно шүү дээ. За хашаага таны зөвшөөрлөлтөөр шүү дээ тий. Нүдэн эгч рүү залгаад асууч идэхүү. За 9912 хэд вүлээ? 8629. За асууч шууд асууч юу. За одоо тэгээ загнуулаад наа нортоос. Нэвтрүүлэг таарч юу яас нэвтрүүлэг. Тэр нөгөө нэг халууцаа яриа шиг л байхгүй. За би эвтэйхээ ярина бас. За эвтэйхээ ярина. Авах нь бас лавдгүй хүн шүү дээ. Тэ. Авахгүй шийдсэн. Яг авахгүй наадах ч дээ. За ээжээ эцсийн үзэн шүү. Эцсийн үзэн тасралтанд дуудуулна шүү. Яваад яг авч харагдаач. Баггүй. Хашааг бүр гордон таслуултаа. За нэр авахгүй мэн үү? За бэж хоёроо болоогүй байна. Мэдж байгаа шүү дээ. Одоо аюу зөвүүн тий. Чиг эфир утас бүгдийг мэдж байгаа. Эдгээр шаг шууд нэвтрүүлэхээс алах чинь тэгч гиндэхгүй шүү. Тэгчиж хоёрын готлаа хэлэхгүй шүү. Дэлхийд даяар зарлахгүй чинь. Яа, за вэж тасралт нь үзнэ. За эцсийн үзнэ шүү манайхаа. Авахгүй авдаггүй байхгүй. Аюу чухал ажил хийж байгаа. За үнэхээр авахгүй байна. 44 гуталтайч эмэггүй эгэл даруухан гэрлээ гэж. Үнэ. Ястаа үнэм. Хараа 44 чинь зүгээр 100-ных шүү.
тий тэгэхээр ингээд тэрийг дахиад 4-өр үржүүлвэл хэд болох нөө тэгээ нэг 160 гуталтай Игэр даруухан гэдэг. За дараагийн асуулт байна шүү дээ тий. За тэгвэл түрүү 7 хоногт миний хумс ямар өнгөтэй байсан бэ? ийм улаан байсан. Зарим нь цэнхэр. За хотлоо яриад арай. За хашах. Ихнэрийнхээ хумсыг хараад. Ихнэр зайд дотгоо тий. За энэ хүмүүс төрсөдрийнхөө өмнө хэлсэн гэхээр одоо ер нь бол нэг өнгийн будаад тэгээ сар гар явдаг л да. Одоо 6 сарын сүүлээр солиулна. Тэгэхээр мөг бол бас улаан гэдэг нэг бас чи хавтана. ажил орсон хүний ихнэрийн хумсаар. ийм хараагүй шүү. Хор харж явдаг байх нь шүү. Би бол ийм хараагүй. Би бол стартдаг. Яа. Гэрлэж ингэж тахгүй. Ийм урт хумстайгаа тэгээ ноутбук дээр нэг сонин шивэд тахгүй. Чи бүр шимчгийг дүр зарсан. Тэгсэн шүү. Тэгээд зайлуул гэж бодоод. Би гэрлэг компьютер дээр юм шимтэх ч юм уу гүч мэдэхгүй шүү. Тэгээ манай нүдэн мэдэндээ надад. За. За дараагийн асуулт руугаа. За хамтран ирсэн танилцуулга. Улаанбаатар хотод 17 цаг 26 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлагчаар Trust Radio-ийн гахаа утсан мах хамтран айлж байгаа. За Улаанбаатарын улсын органик тэжээлээр тэжээгдсэн гахаа нь амтлаг шин тэжээлт байдлаараа дэлхийд тэргүүлдэг. За сая амралтын өдрөөр гахаа та бэлэн гомонтой ингээд хамт хойлоод идэж үзүү. Тэний борооноороо. За яста хотлоо ярихгүй. Үгүй. Үгүй тий. За. Гэхдээ би яг юунд туршиж үзье гэж бодож байна. Тэгэхээр юунд нөө хууцаа идэх штэ. Хууцанд ингээд юу мэдээ зузаан гიშгэлээд ий гэж бодож байна. За. Мөгийн үтсэн үү? Юг. Талхан дээр тавиад би ингээ хар талхан дээр. Талхан дээр тавьж идэж үздэг гэж юм байна. За. Юу яах гэж байна? Талхан дээр тавьж идэж үздэг чи. Үгүй. Би хэлсэн шүү дээ. Би гэрлэг дуурайж тэгээ чөлөө өлдөөхгүй. Гү цагна шүү дээ. Бэлэн гой юм даа. Тэгжээс нэ хажуудлынхаа талхан дээр тавина. За. Тийм замбараагүй давцсан юм. Нэрнгээсээ нэрээ бэлэн гоомтой ингээ хар талхан дээр тавьж байгаа тэгэхээр үнэхээр төгс цогцсон шүү. Амар гоё. Гү бэлэн гоом дээр л хийн. Тэгээ далхаа тэр гоом дээр түрээд. Ингээд нэг зүсмийг хэрчиж ингэж тэгээ болоо гэж. Талхан дээр тавьж иддэг гэхээр гайхаад шүү. За усныхан дугаарыг хийж 7711 75 тэг 2. 7711 75 тэг 2. За тэгээ та энэ дугаараар залгаад өмнөх өдөр нь буюу одоо өнөөдөр жишээлбэл 30-аас 50 мянган төгрөгийн худалдаа авалт хийгээд маргааш нь буюу 24 цагийн дотор хүргэлттэй байгаа. Хүргэлтийн үед ажлын өдрүүдээр өглөө 8-аас орой 20 цагийн үед хүргэлттэй, амралтын өдрүүдээр хүргэлт авах учраас та нэрийн барааны дэлгүүрүүдийн зорж очиорой. За нэрийн барааны дэлгүүр нь 3 дэлгүүр байдаг гэсэн нөө Marshall Town дэсэн нь тийм ээ татан бүгдсэн байлээ шүү. Одоо бол нэрийн барааны дэлгүүр 2 байгаа. Нэг нь гитэмлийн цагдаа отхны тэнд нөгөөд нь болохоор зэрэг нөгөө номигийн гэрийн тэнд номигийн гэрийг олоод очиорой. Натурч юм аа. 13 натур тий. Нэмэгийн гэрийг олоод очиорой. За ингээд Яна өгнүүдээ нэвтрүүлгийн хамтран айлагчаар Trust Radio-ийн гахаа утсан хамтран айлж байна. Баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв хизээ ээлжийн гуталтаан бэ гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн асуултанд орлоо. Ер нь энэ эмэгтэй хумсаа ямар гоё будаа вэ гэж бодож ирсэн ингээ хараад манай ихнэр үү? нүдийг хумсаа бод тийм үү хаа? Би ч юу яриад байгаа бодлого байдаг юм. Өө тийм үү бүр ингээд нөө маникюрт очиод ингээд нөө өө тийм үү? Тийм шүү дээ. За. Тий. Мөгийн?
Бодчихсон уу? Бодчихсон. За. Го бодчихсон. Хүч нэрээ маникюр гэсэн. Гоё бодсон юмстай юмхтэй гоё юм биш. Маникюр гэснээс нөгөө сая нөгөө уртцагааны гудамж дээр ганхүү бүр ингээ нэг гартаа ингээ бүр битүү юм хүмүүс ийцэн. Тэгээ би энэ эхлээд нэвтрүүлгийн эхлэлт нараа энэ одоо юу вэ гэж бодчихсон чи харин тэр нөгөө зочноор нь бүр дэлхийн хумс урлалын заяа хумс урлалын холбоо гэж байдгийм байна. Энэ бидний энэ минь хэлж явж бүр юу ч биш заяа. Бүр үнэхээр урлагийн бүтээл болгоцсон. Тэгээ бүр тэр хумс урлалын холбооны бүр ингээд олон улсын шүүгч тийм хүн оролцож байл. Хумс урлал гэж итгүүлчихтэй. Тэр нэрээ урлагийн бүтээл байлээ. Энд бүх юм урлагийн бүтээл. Урлагийн бүтээл гэж хэлчихвэл урлагийн бүтээл. Яа. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон яг энэ зөвхөн манай шууд эфирийн утаас 77 3883 утас маань зөвхөн эрчүүд бишээ бүсгүйчүүдтэй зориулагдсан нэгдлээ. Хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн дугаараар холбогдорой. За эрчүүд шугамчүүдэд өгөөрэй. За дараагийн асуултанд утас орж иртэл орж ээ. За. Гоё. За Левчигний монгол нэр нь юу вэ? Хөхөвч. За. Өөр монгол зонголоор хэлж болно. Тийм шүү дээ. Юу гэдэг лээ? Өрнөөс дэмжигч. Яг Өрнөөс бүгд мэдээ манай мөгийн сайн юм. Тэгэлгүй яах вэ? За дараагийн бид сонирхдаг насан дээр явж штий. Нэг сонсогч авчаа. Тэгээд дараагийн асуулт руу оръё. Эхний сонсогч 99 10 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Ямжил радио. Hello. Араминд. За аминд. За танаа нөхөр хідэн зуны гуталтай вэ? 6. Яста. Зөвхөн зуны гутал 6 юм уу? Тоолоод ороод ирсэн байна тий. За ямар гутал вэ? Тандаа байна. За. Фитнес цомтойг заашны кет байна. За. Фитнес явдаг бас. За. Уудын гутал байна, уудын нойрн. Баян. За хөдөө хараа өмсдөг гутал байна. Хоогчд ажлаар өмсдөг босинг байна. Баян нүгэрдээ. Та ер нь жоох өнгөрөх гэж орж ирсэн юм байна тий. Юу байна? Гэртээ таарч өмсдөг. Ихээ углааш байна. Нэг юм тодруулж асууя гэхүү. Уулын гутал чинь нөгөө нэг өвөл зуных 4 улирлынх гэж ялгаатай байдаг штэ тий. Уулын гутал нь Одоо бүх гутлууд нь дахиад өвөл зуны. Тэр уулын гутал нэр нь ярэ. Уулын гутал нөө хадаастай 4 улирлаа. Мундаг. За. За танд нөхөр чинь дотор хувцас бэлгэлжсэн үү? Бэлгэлжсэн. Таны одоо тэнэг хувцас бэлгэлээд би өмсөг штэ. Тийм үү. Таны одоо Левчигний арьсмарыг шууд мэдхүү те? Мэдгүй нэг удаа нөө эмзэж хичээсэн чи яаж та нөө дотор зэрэг удаа загсан байхгүй юу? Тэсэнд амар том юм хаасан тэр мэдгүй байсан. За. Таныг тэгж гоё төсөөлж шүү дээ. Тийм гоё. Тэ баярлах хэрэгтэй. Таныг ихнэр чигүүргээд тийм гоё том одоо тийм. Тэрнээс мөрчтэй хөөрхөн маргаа уусчих. Яа би хинийхээ хэмжээгээр авсан гэж. Баярлалаа гэртээ мөхөтэй. Танаа гэрүүл ер нь яасан баян гэрүүл вэ? Энэ бүр амар атаархсан хүн гайстай хэлээд байгаа. Атаархсан дэх надад ч худлаа хэлж байгаа. Үгүй яагаад таарч байгаа. Хүмүүсээс нуугаад ахгүй юу? Хүмүүс яаж амьдраад байгааг одоо л харлаа. Зүгээр нөхрөл 6 зуны гутал 6-тай байхаар чинь таних бол бараг 60 байх нь шүү дээ чи. Тийм миний бараг 60 аах уу? За холбогцсон баярлаа. За баярлаа. Чинэл хүмүүс ингэж л амьддаг юм байна. Манай хүүгнүүдтэй өстой гоё яг тас гээл яг сэдвүүгээ дагаа амар гоё орж ирдэг байхгүй урамтай. Хүмүүс санаж яаж амьдэрч байна? Хашаага таныг ингэ хашаах гяс мяс нүдийн өчр рүү сэмс битсэнтэй айхтар хүн гинэ. Оцаа бич яваарай. Чаа бас нэг хашиг 2 гутлаа аваад өгсөн. Яг тэгсэн байна. Нэг 100-ны гутлаа авахгүй зүгээрсэн нэг ууралж авч өгсөн. Тэгэл тэр нь одоо 3 жил болж байгаа байхгүй. За тэгвэл хөхөвч мөрнөөс дэмжигчийнхаа эхнэрийнхээ өмсдөг арьсмарыг мэдхүү. Мэдхгүй. Хашаах. Мэднэ. За хэдий хэл. 2 баг. За аха. 2 гэдэг юм уу? 30 мэдгүй. Ийм арьсмар байх. 2 гэж ярьсмаар байхгүй. So sorry. Угаасаа 2.
Ямар ч юм орчин айгу том бичтэй. Угаас хашаах дээр үеийнхаараа явж ийн. Тийм дээр үеийнхаараа явж. дээр үеих гэж яа тий. Тэг альзмаар гэвэл хөхөл ээж явах байдаг аахгүй юу? Хашаах дээр үеийнхаараа явж ийн. За одоо энэ ингэс томчуудын шивнэгээр бас яг ингэж ярьсан чинь ирчүүд ерөөсөө мэддэггүй юм байлээ. За одоо ч хэлбэл минийхээ штэ тий C85 баггүй юу? За 85 гэдэг нь бол тойргийн цэжний тойргийн хэмжээ явж штэ тий. C гэдэг нь энэ аягных нь хэмжээ. За энэ юм штэ тий. A B C D гээ явна. A гэвэл одоо хамгийн small жижиг хэмжээ явах нь байна. D гэхээр бүр ингээд максимум том болоо явах нь штэ тий. А тэгвэл чи A яах таа. Тий A яах таа юу D яах таа. Тэгж асуух нь. Тий. Би чи нөгөө 90 60 Тэг тэгээд 1 2 3 гэж ярьж. 3 гэхээр айгүй том. Амар том болоо. 3 бүр амар том. Одоогийн сайзаар бол D гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 90 60 90 60 90 бараг л байна тий. Нөгөө нэг 90 60 90 60 чинь одоо өө 60 гэдэг чинь бүсэлхийн тойргийн хэмжээ. Яриад байх чи явахгүй. 90 60 гэдэг чинь 90 цэжний энэ хэмжээ аахгүй юу? Цэжний тойргийн. Тэгэхээр 90 гээл авчихад болох нь шүү дээ. Яа. 90 ингээд амьдралын туршлагаас харж яхад бол кокөвчтэй арцбэр томроод иддэг. Тийм баха. Тэ томрдог шүү дээ. За. Ядаргаа. Тэр аяхан томроод байна уу? Ингээд хашаахад бүгдээрээ левчиг авъя гэж бодъё л доо. За тэгэнгүүт хашаа за тойргийн хэмжээ нь бол нилээн болчиход байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ аяга юм уу? Бүр чичижиг ээ. Тэгээд юу Америк руу болоо штэ тий бүр ингээд нарисаад тий бүр нөгөө дотроо ингээд нөгөө 34 36 мургаа гэ тэгээд тэр дий чинь бүр 3XL мэйл гээд ингээд явд юм бэлээ. Ер нь бол би бол хөрхий тий нөгөө хятад метад сайзаар нь л ярьж байгаа штэ тий Америк руу бол Victoria's Secret эднэр бол бүр нарийн сайзтай болоод явдаг. 90D гэж штэ. Тий нэг хүн шууд 90D гэж байна. Тэгвэл амар том гэсэн үг шүү дээ. Амар том уу? За одоо ингээд 90D гэж тотоочих. Хой том юм байна. За. Тэгэхээр нөгөө нэг мэрэгжлийн эмчнэрийн хэллэг шүү дээ. Одоо хөх мөх хийлгэх гээд ингээд тэнгүүд шууд ингэдэм байлээ. Чинийх нэг C65 юм байна. За C77 75 ч юм уу болох гээд яг таарах юм байна ингээд гоё томрох юм байна. Яг дугуй машины дугуй ярьж байгаа чи. Тэгээ би бодсон нэр 65 гэдэг нь 75 гэдэг нь одоо имплантынхаа хэмжээг л ингэж ярьж байгаа юм. Тэгээ одоо би хийлгэх юм бол да C75 хийлгэх гээд бол одоо янз бүр гоё болох нь шүү дээ тий. Би нэр эхнэрийнхээ тэр нөгөө нэг липчнээ аягуулсаа товчийг аягуулсаа мэддэг гэсэн шүү дээ. За наадах чинь гэхдээ сап гээл та за хэдэн секундын тайлдээ. 2 цаг болно. Та зурлаггүй маст нэр. Энэгээр бүр ингээд нөгөө тийм манекан ингээд өмсгөж жоод ингээд сак гэж лайлаад бүр минутаар ингээд минут секундээр ингээд тооцсон юм байл шүү дээ. За. Би үл ингээд татаад болно шүү дээ. Нэг хороо. Юунд найзууд дээр жүү идэгдэг тий. Чи амарх шүү дээ. Ингээд болоо. За одоо 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн бас нэгэн хамтран аялагчаар Mal Cosmetics-ийн албан ёсны нэрээр оруулж ярьж байгаа 23 жилийн төвөгт нээ биеийн шингэн савн миний сэргэх цаг гэдэг уриатаар хамтран ажиллаж байгаа. За би ингэсээ тоогтойгоо аваад явлаа. За би ийм туршилт хийж үзлээ манайхаа. За. Ер нь л одоо бид нар ингээд тортог хэрнэ ууж үзв. Биеийн шингэн савнгаар угаачаад гарч ирээд биеийн тосоод үрхээ дахиад мис цацаа тэр нөгөө биеийн тос үргч нь ингээд чигшлээ алдахгүй байх нь шүү дээ тий. Мис цацдаг нөгөө тэр тосныхоо үнрийг бүр улам ингээд одоо идэвхжүүлж ийн гэх юм уу да тий. Нэмж өгж ийн гэсэн үг шүү. Хүч нэмж ийн гэсэн үг тий. За тэгэнгүүт нь би юу хэрэгэлсэн гинэ. Мис тос угаачаад гарч ирээд тосоод үргчээ буцаж авч угаагаад. За яг тийм яах. Тэгж байгаа болов уу? Нөгөө нэг
тоогдож хамгийн гол нөгөө нэг чийшүүлж өгдөг гэдсэн шүү дээ. Тэгээ би ямар туршилт хийсэн бэ гэхээр чийг үнэхээр чийшүүл өгдөг юм бол одоо ингээд нөгөө бид нар биеийн шингэн савн хэрглэжээ тэгээ тосоод өрөхгүй бол ингээд жоохон хуурашаад ингээд загтнаад байдаг байхгүй юу. Тэгээд би тэрхнүүгүй юу гэж үтсэн чи тэхгүй лээ. Хадуу даран чи гацчихж үзсэн. Тэгэхээр үнэхээр гоё чийшүүл өгсөн гэсэн үг байхгүй юу. Тийм үү. Тэгээ манай их нэрстэй нэг надад тослолт шүү дээ. Харин тэгэнгүүт тоортой биеийн шингэн савн хэрэглээд одоо тэр заавал тос төрөхгүйгээр гарчиж болох нь шүү дээ. Ингэж ийм шинжлэх ухааны чи толгоноос уугаад юм уу хөлөөс уугаад юм уу? Одоо дэлхийн татварцлын хүчээр бүх юм доош унждаг учраас доороосоо дээш уугаана. Доороосоо дээш уугана хөлөөс уугаад юм байна тий. Тэгдэг юм уу? Доош бүгд доош унждаг гэж байна. Бүх юм доошоо унжиждаг учраас доороосоо дээш уугааж өгвөл ядаж унжилтаа ингээд зогсоод өчигдөр хөлөө хийж угаана гэсэн үг үү? Йоо, ахаа ингээд доороосоо дээшээгээ угаана. Яс хэцүү юм бэ? Ахаа яах гээд юм бэ? Тэгээ толгой хамгийн сүлд нь. Бид нар чи дээрээсээ доошоо уугаад шүү дээ. За тэгээд ямар ч байсан тоортонод үнэхээр гоё чийшэл өгд юм байлээ шүү. Тэгэхээр заавал ардаас нь биеийн тосмоос зүрхэн мөрхөн гэсэн ойлголт байхгүй. Би тэгж ийм туршилт үг явуулж үзсэн гоё ялээ шүү. За утасныхан дугаарыг хэлж өгье хаа. За. Маш сайн хөөсрөөд тэгээд маш хурдан хөөс нь алга болдог. Үлэхт алга болчих. За 80 38 38 95. 80 38 38 95. За Mile Cosmetics-ийн салбарууд бол одоо Монгол орныг бүрхэн сүүлжээ одоо бүх томоохон дэлгүүрүүдэд байгаа учраас та өөрт ойрхон салбаруудаас нь очиод аваарай. Ингээд ян өгнүүдэд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 23 жилийн түүхт нэ биеийн шингэн савн миний сэргэх цаг суурайтаагаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв хідэн ээлжийн гуталтай юм бэ гэдэг сэдвээр ярилцж байна. Хүүхнүүд яаж дөрөв үлтэй болж төрөөгүй юм бурхан минь гинэ. Дотор хувцас зарж байгаа эрэгтэй хүн байвал ичээд асуудаггүй гинэ. Тэр чи юу насны? За дараагийнх нь та хоёр их нэртэй дотор хувцас ер нь бэлгэлжсэн үү? Үгүй. Үгүй. Би бэлгэлсэн шүү дээ. Яг та яаж арьсмаар нь мэдэж авсан? Ярди. Нэг юм байна шүү. Уул нь ингээд нөгөө нэг энэ бол яг Европынхны юм байлээ л дээ. Ингээд тий дотныхон дотор хувцас гэдэг үг байд юм байна. Тийм тэгээд нэг залуу ингээд унтчихт нь ингээд хэмжээгээ ингээд гараараа ингээд аваад ингээд яваал гэсэн юм байна л да. Уул нь тэгээд бүтэрч унаад хэмжээгээ авсан. Тэр шиг болох нүггүй юу? Санжид би чамаас авсан шүү дээ. Тэр чинь хаа би танд барыг нүдийн хчэд энэ таарнаа гэд би танд сонголт болгож өгсөн шүү дээ. Тэгээд хэдэн таарсан. Тэр чинь бол нөгөө төрсийг гэсэн шүү дээ. Тэр чинь бол айгүй easy шүү дээ. Туранхаануудад small S бандаас тэр жөөр дөрөв барьж үзэл байсан. Ятадах юу вэ? Өөрөө ингэж барьж чад. Тий, өөрөө ингэж барьж үзэл авчих тий. Бандаас юу яах вэ? Бас чи айгүй шүү дээ. M буюу medium те тэгэл large буюу L байгаа шүү дээ. Ерөөсөө тэр төрсийг бол айгүй easy шүү дээ. Тий. Бандаас энэ гэхдээ large гэж хэлж өгвөл бас онцгүй те. Тий шүү дээ. Би тань хаа M-ийг өгсөн шүү дээ. Тийм хаа. Гэсэн. За. Нэтргээд баг. Би чамаас авсан шүү дээ. Яа ихэнх нэг би өмсчихсэн юм уу гэдэг. Боцчих бидээ бурхан минь. Би зарж ирсэн шүү. Өмссөн юм заржсэн. Гинтоцсон. Яа, би нэг Victoria's Secret-ийн дотор хувцас зарж ирсэн шүү. За дахиад явъя. Дахиад төрсөг рүү орсон ч одоо. За төрсөгнийхний арзмарыг мэдх юм уу? Би сая би өгчлөөш таашаад. Чи мэдх юм уу? Барьж үзэл мэдчих штеп. Гайгүй мө. Гайгүй гэдэг чи юу гэж барьж үзэл аваад ах юм уу? Тий. Өөрийнхөө төсийг юунд ингээл биеиндээ барьж үзэж байгаа жижигхэн байраа жоохон жижигэл авчих. Тэгэл бол. Тийм үү. Тэгэл болоо. Ер нь хинээр нэг юу ч хөвчл айгу төгтэй юм бэл. Барай дээд толоод байдаг. Нэг юм дөрөн баг шүү дээ. Багтчихгүй болоо. Тавдгоо таваагүй. Юу гэсэн юм томчул яах юм? Зүгээр том яа тэр чи хүн харах юм биш. Ажууд яг уйчих юм томчил. Заваараа дагч.
Томдуулж болохгүй шүү дээ. Гоо багдуулж ирсэн томдуулсан дээ шүү дээ. Орно шүү дээ ядахтаа. Гэхдээ томдоод яах вэ? Томдсон юм чи. Тэгээд хаа шувтраад ирсэн. Тий. Өөд гадуур нь юм өмсч шүү дээ. Йоо бас арай ахаа ёо. Хөө одоо ер нь бол эмэгтэйчүүд ингэдэг юм байл л дээ. Нөхрүүдийг бол тий зүгээр тийм бэлэг мэлэг биш. Яг ингээд өдөр тутмынх нь ахын хэрэглээний ямиг авч өгч байгаа юм шиг овс бандаж нь аваад өгчтэй юм байл шүү дээ. Өөртөө авдггүй, эхнэрээр ахуулдггүй. Дотор хувцаа. Төрсөг. Өөрөө ч авсан эхнэрч заримдаа авцсан гэдэг. Тэгээд яг тэр нь чамд таалагдаад яг ингээд би мэд чинь ингээд байрч марихгүй тий янз бүр болохгүй юу? Гоё сайнаас бандаж таалагдана гэж юу байсан. Хүү яхаа байхгүй. Надад бол ёстой байхгүй. Бандаж шиг. Тэр чи бандаж шиг дээр янз бүр имэрж олддог байхгүй юу? Ягаад? Үгүй яах вэ? Хин дарах гэдэг чи. Шин бандаж шиг өмсч болохгүй. Хамгийн түүхтэй чи жоохон олон юм хүмүүс юу гэж хэлхийг хин юу гэж хэлэх гэж. Гүнээр хин юу гэж хэлэх гэж. Бандаж хин дарах мөн хэцүү шттэ. Хэцүү шттэ. Айхтар өөхнөд нөхөртөө амар гоё цэцэгтэй бандаж авч өгөөд ингээ чи олон юм тайлаад яваарай гэсэн. Тэр шиг бодгоноогүй юу? Хөөе, зандаа ингэнэ. Манай нэг баян найз өвлийн усны гуталтаа шүү гинэ. Ямар баян бэ нэр. Яа, идэг аваач. За ажгараа нэвтрүүлгийн цаг дуусгаад байна. За тэгвэл одоо айгүй ингийн easy юм руу орё манайхаа. За гутлынх нь харьцмаарыг мэдхүү. Гутлын харьцмаараа. Гутлын харьцмаар чинь мэдхгүй 27 байсан баха. Юу балаараад байгаа. За түр байж за. 38. Оо хашаа хавс айгүй амьдралтай юм ярьж. Мугата. Мугата чи одоо. За ер нь бол ийм байхгүй юу? 24 гэдэг чинь 37 гэсэн үг. Түлдээ 37. 25 гэдэг чинь 38. Чи бүр 27 гэхээр бүр амар 40-42 ярьсараа гот өмсөхгүй байх шүү дээ. За. Мэдхгүй байна гэвэл. Эмэгтэй хүмүүс бол ер нь бол 36-аас 39-ыг өмсдөг. Жижиг үлдээнүүд нь те 36, 35-ыг өмсдөг маш цөөхөн байгаа. 35 бол бараг бүгд ялмаар ороо. Манай хүн бүр 37 хагасыг өмсдөг. Дунд чинь тийм 37-аас 38 байдаг. Том үлдээнүүд нь 39-ыг өмсдөг шүү. 38 нэр арай томддгийг. Тийм. Өвөл мөлийн готлол харин 39-30-ыг өмсдөг хүн байдаг баха. Бүр айхтар том үлдээ өгнөд 40-30-ыг өмсдөг баха. За энийг бас нэг тий одоо энэ 36 гэж хэлээд байгаа юм тий 36 гэж хэлвэл яг л ондох юм байна тий. Тий ер нь 36 л. Тий 36 гэдэг чинь тэр чиний 20-тойгоор бол 23 гэсэн үг шүү. За. Окей. За. 23 юм уу 36. Танаа ихнэр жижигхэн юм чинь 36 өмсдөг гэж магадгүй. Тийм бах уу. Одоо баг хүүх хутлыг өмсөх гэдэг л. Тэгвэл магадгүй. За дараагийн асуулт. Ихнэр чинь үсээ засуулчихсан ирсэн чинь тэрийг нь анзаарахгүй загнуулж байсан уу? За манай зохиолч жишээ нэрштэй тий баян загнуулдаг гинэ. Бүр ингээд үсээ тайруулаад ирсэн багт нь хүртэл мэддгүү гинэ. Тайрна гэдэг чинь бол үнэхээр том өөрчлөлт байхгүй юу? Юу гэсэн үг юм 2 3 хуруу тарихыг чи мэдэхгүй шүү дээ. Одоо чи саяных шиг юм би сэсгэр байж байгаа. Ийм урт үстэй байжгаад ийм үстэй болохоор энэ чинь айгүй том өөрчлөлт юм байгаа шүү дээ. Анзаардгүй тий. Би бол 1 см тайрсан ч гэсэн анзаарна. Яа, гашаагаас үлээ. Үгүй яагаад гэж би өөрөөсч өгдөг. Нэрээ юм уу? Тий. За. Хашиг бол ч нарийн даг гэсэн. Өөрөө 6 талаа хэлж гуталтай заа юу. Би юу мэднэ. Тэг ингээ ихнэр өсч орд юм уу гэхээр. Үгүй яг би засаалах чи. Тэгээ сая бүр ингээ ихнэр л гоё залгуулахгүй байх албаар чи. Йоо. Та нар хашихыг нэгтий сайхан хүн гэж бодож байна. Ийм нарийн дагцсан юм баггүй шүү дээ. Тэгвэл ядаж за би бүр тэр үсний маникюр гэ нарийн ширээ яриад юугүй зүгээр. Тэр чи одоо маникюр чи өнгөтэй маникюр өнгөгүй маникюр гэ байна штэ тий. За ийм юм ярихгүй. Зүгээр ядаж үсээ будаад ороод ирэхэд нь мэдхүү. Мэдхгүй. Илт дулаан шараар л бодчихгүй болвол. Синхрээр бодчихгүй. Синхрээр орчод би яг. Гү нэрээ. Яг өөрчлөлт. Энийг угаасаа тий ямар ч хүн анзаарахгүй дээ. За. Нэг хүрэн бар ч юм уу тийм юм байвал анзаарахгүй шүү дээ. За ирчүүд нэг иймэрхүү л байд юм байна. Маргааш бид гурав ирчүүдийн гангарааны талаар ярилцсан. За өнөөдөр ингээд ирчүүд хүүхнүүдийн гангарааны талаар ярилцсан чинь нэг иймэрхүү л мэдлэгтэй байд юм байна. За өөр гоё гангараанууд байгаа шүү дээ. За энэ үрээд 2022 оны
6 дугаар сарын 15-ны 5 гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mile Cosmetics-ийн албан ёсны эрхтэр оруулж ирж байгаа 23 жилийн түүхт нээ биеийн шингэн савн миний сэргийх цаг ураатаагаар за мөн Trust Trade-ийн гахаа утсан мах хамтран ажилдаа баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mile Cosmetics. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Trust Trade-ийн амтлаг, шин тэжээлт, гахаан утсан мах Trust Trade нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 7711 75 тэг 2. Эфир. Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3